Сайн байна уу, орой мэндийг хүргээд одоо 7 хоног бүрийн 5 гарагт танд хүрдэг. Манай Soul-State нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаараараа бид ESP байгууллагын Монгол ажилтнуудыг өрөө оролцуулсан байгаа. Манай урилгыг хүлээн авч оролцож байгаа та бүхэнд баярлалаа. Тэгээд бас энэхүү үйлчилгээний талаар бас манай пэйж хуудаснаас олон хүмүүс асууж бас ямар хуу үйлчилгээ байдгийн болоо гэсэн маш их хүсэлтийн дагуу бас та хоёрыг энэ удаа өрөө оролцуулж байгаамаа. Та хоёр тэгээд бас энэ ESP бас үйлчилгээнийхэн талаар энэ байгууллагын талаар бас товч танилцуулгыг биднэрт өгөөч. За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ орой мэндийг хүргэе. United-ийн Монгол ажилтаа Ундрмаа гэж хүн байна. Сайн байцгаана уу? United компани Монгол ажилтаа Одон Зулгч хүн байна. За United гэдэг энэ шар хөнгийн аппликейшн ямар учиртай аппликейшн бэ гэхээр та засгийн газрын зөвшөөрөлтэй 100% хууль ёсны юм аппликейшнээр Монгол руу мөнгөн гуйвалгаа шилжүүлэхээс гадна Монгол руу хүссэн банк руугаа шилжүүлэн шимтгэл нь 5,000 вон төлөөд ерөөдөө шимтгэлээ их юм хамгийн амар хэлбэр мөнгөн гуйвалгын юм аппликейшн байгаамаа. Тэгээ манай компани болохоор Азийн 18 оронтой буюу хамтран ажилладаг. Одоо сүүлд болохоор Австрали гэдэг орн бас нэмэгдсэн байгаа. Тэгээ манайх болохоор олон улсын ийм байгууллага гэж ерөнхийдөө ойлгож байна. За ер нь үйл ажиллагаагаа яг хизээнээс эхэлж явуулсан бай. За манайх болохоор урд нь IT-ийн чиглэлээр 10 гаруй жил үйл ажиллагаа явуулж агаад сая 4 сарын ерөнхийдөө нэгнээс чигдрээд NIP чиглэлийн үйл ажиллагаа болоо явж байгаа. Гэтэ шинэ компани ч гэсэн манайх аюух амжилттай. Дээрээс нь 18 дэлхийн Ази 18 орн гэдэг чинь нэлээд орн штэ тий. Тэгээ бүх орны хүмүүсөө зэрэг мөнгөн гуйлаа шилжүүлэх боломж нөхцөөр хангаад тэнд нь Монгол гэдэг орн маань бас багтаа явж байгаа. За бас танаа бас байгууллагын талаар нэгэн бага хэмжээний видео бичлэг байсан. Энэ бичлэгийг бүгнээр үзчихэд буцаад нэвтрүүлэгт орцгоё. За бичлэгийн бүгнээр үзээд ороод ирлээ. Тэгээд яг энэ үйлчлэгээ маань бас айгу амар хялбар шууд уцаараа бас гүйлгээ хийх боломжтой байна. Тэгээд энэ хүү үйлчлэгээ маань зөвхөн одоо хаач одоо жишээлбэл хөдөө орон нутагт байгаа ч юм уу те эндээс шууд одоо хөдөө орон нутг руу мөнгө шилжүүлмээр байна ч гэх юм уу тэр тохиолдолд шууд болох уу боломжтой юу? Яг энэ үйлчлэгийг ер нь бол хаанаас хизээ яаж хэрхэн хийх боломжтой вэ? Энэ нь болохоор яадаг вэ гэхээр энийг ярихын өмнө манайх Монголд үндэсний хөрөнгө оруулалтын банктай хамтарч ажилладаг. Тэгэхээр үндэсний хөрөнгө оруулалтын банк маань таны ерөнхийдөө мэдээллийг банкны гүйлгээний мэдээллийг аваад бүх банкуд руу дамжуулдаг байгаа. Аппликейшнийг болохоор та ерөнхийдөө хүссэн газраас хаанаас ч ашиглах боломжтой байгаа. Тийм. Тэгэхээр ер нь банктай хамтардаг гэдэг чинь яг хизээнээс хамтарч эхэлсэн юм байна. Ерөнхийдөө жилийн өмнөөс гэрээ контрактаа игээд тэгээ харилцаад ерөнхийдөө ажиллаа явж байгаа. Одоо ер нь бол яг танаа одоо API-г ашигласнараа яг одоо Солонгост байгаа монголчууд ч юм эсвэл энд одоо 18 оронд байгаа гадаадд байгаа монголчуудад ер нь ямар давуу тал байна вэ? Ер нь хүмүүс ихэвчлэн мөнгө шилжүүлэхээр бол банкн дээр очиос ч юм уу эсвэл хөв хүнээр ингээд дамжуулдаг шүү дээ. Тэгэхээр энэ бас яг ямар давуу талыг ер нь бий болгож байна вэ? За яг гоё асуулт асуулаа. Энэ болохоор ерөнхийдөө анх манай нэгшил хүртэл ES буюу гэрээний ажилтнад зориулж ерөнхийдөө нээсэн юм аппликейшн. Тэгэхээр гэрээний ажилчид гэхээр мэдээж хүн болгоны санаанд ингээд
цаг наргүй ажилдаг тий. Дээрээс нь банк орох завгүй, банкнд очиж ойрчлах завгүй юм иргэдтэй зориулаад шууд монгол хэл дээр энэ аппликейшнаа гишүүний бүртгэлээ хийгээд хүссэн газраасаа шууд монгол руу мөнгөн гуйлах юм боломжтой юм аппликейшн баггүй. Тэгэхээр тэдгээр гэрээт ажилчдын цаг завыг хэмнэн дээрээс нь монгол руугаа хүссэн банк руугаа явуулах боломжтой. Явуулснаар та ерөнхийдөө 50,000 воноос 3 сая воныг шиг явуулах боломжтой. 3 саяар 3 удаа буюу 9 сая воныг шилжүүлэх боломжтой. Тэгэхээр 3 сая вон байсан ч 50,000 вон байсан ч 5,000 воны шимтгэлтэй гэсэн. Тэгэхээр энэ яг 3 саяас 9 саяын хооронд гэж хэлж байгаа шүү дээ. Энэ маань болохоор яг нэг өдөртөө юм уу? Өдөртөө гарах юм. Зөвхөн өдөртөө гарах. Тийм 3 саяар 3 удаа буюу 9 сая гарах боломжтой. Гэхдээ мэдээж энэ нөгөө нэг хууль ёсны мөнгөнд гуйдаг, гадаад гуйдаг гэдэг утгаараа лимит байгаа. Энэ болохоор одоогоор нэг хүний лимит нь 22 сая вон буюу $2,000 байгаа. Тэгэхээр 22 сая вон нь жилийн дотор дуусчих юм бол эх жилийн дахин ашиглаж болно. Гэхдээ эх жилээс манай 22 сая воныг ерөнхийдөө 40 сая вон болох тийм төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Яа тэгэхээр манай нөгөө хэрэглэгчид нэмэгдгийн ирээд гүйлгээний нөгөө юу нь бас өртгөн нэмэгдээд явж байгаа байхгүй юу тийм. Одоо ер нь яг өнөөдрийн төвшөнд яг энэ одоо 50,000-аас 3 саяын хооронд болохоор зөвхөн яг 50,000 воны шимтгэлтэй тийм гэсэн. Хитжээс нь 5,000 вон л гэсэн үг. Тэгэхээр бас их аюу гэж байна тий. Тэгэхээр бас ер нь бол бас завгүй байдаг монголчуудаа очиж яг гишүүний бүртгэл хийсэн гэж би бас сонссон л доо. Банжи болон Тэгүү хотуудаа бас нэлээд явж ажиллахтай ажлын айгу унтарч байгаа зурагтай байсан. Тэгэд яг энэ үеэр бас хүмүүс хэрэг бүртгүүлбэ бас хэрэг сэтгэл өндөр байваа. Манайх болохоор ерөнхийдөө ингээд Гуанжу, Тэгүү те сайхан явсан эдгээр газарт ерөнхийдөө бас ажилдаг завгүй монголчуудаа зориулж очоод ерөнхийдөө ингээд урилга явуулдаг манайх руу урилга явуулах юм бол очоод тэдгээр хүмүүстэй гишүүний бүртгэлэн хийхэд нь туслаад дээрэс нь компанийн мэдээллийг өгөөд дээрэс нь гарын бэлэгтээ очдог байгаа. Тэгэхээр дараагийн хүмүүстэй ерөнхийдөө монголчууд ихтэй те 20-с дээш монголчууд ихтэй газар маань бидрийг дуудах юм бол урилгаар очоод гишүүний бүртгэлээ хийгээд дээрэс нь монголчуудаа мэдээлэл өгөөд ямар компани бүх мэдээлэл өгөөд дээрэс нь гарын бэлэгтэйгээ бас очдог байгаа. Тэгэхээр мэдээж бас аяга гоё юм биш үү? Гарын бэлэг авчин юмдаач бүртгүүлж байна. Хүмүүсийн ерөн сэтгэл хэлэхэд байна вэ? Одоо ер нь бас анх үйл ажиллагаа явуулснаас хойш бас хэдий хэмжээгээр өргөсөж томорч байна вэ? Одоогор манай аппликейшн маань ер нь 1000 гаруй хэрэглэгчтэй байгаа. Тэгээд хүмүүс маш их асуудаг л да. Заавал энд хууль ёсоор аль ёсоор амьдарч оршиж сууж байгаа хүмүүс энэ аппликейшнийг хэрэглэх боломжтой юм уу? Мөнгө шилжүүлэх боломжтой юм уу гэж асуудаг. Энэний хувьд гэх юм бол та зөвхөн өөрийнхөө нэр дээр Солонгос улсад хэрэглэдэг ашиглах боломжтой. Данстай байх юм бол манай аппликейшнийг шилжүүлээд хэрэглэх боломжтой байдаг шүү гэдэг асуулт. Тэгэхээр яг энэ данс гэхээр хүмүүс гайхчихж магадгүй л дээ. Монгол банкны данстай байх хэрэгтэй юм болов уу? Эсвэл зүгээр Солонгос. Тэгэхээр зөвхөн энэ Солонгост данстай байх юм бол Монголын альч банк руу шилжүүлэх яг боломжтой гэсэн. Тэгэхээр та заавал Улаанбаатарт ерөнхийдөө визгүй байлаа гэж санаа зовох юмгүй. Зүгээр тань дансал авах юм бол та манай аппликейшнд холбуулаад гүйлгээгээ шилжүүлэх боломжтой гэсэн цагтаа тийм. Тэгэхээр бас энэ аппликейшнийг суулгаад гэх юм бол мэдээж гишүүнчлэл бүртгүүлнэ гэдэг чинь шүү дээ. Тэгэхээр бас хүмүүс гайхчихж магадгүй л дээ. За дахиад бүртгүүллээ гэхэд бас одоо бүртгэлийн хураамж авдагч байх юм болов уу? Эсвэл бас одоо жил болоод бас хаагддаг ч юм уу бас тийм юм байх үедээ гэсэн бас бодол байж магадгүй энэ талаас. Энэ талаар болохоор манайх ерөөхдөө тийм юм гэж байхгүй. Манай аппликейшн угаасаа Samsung гар утастай бол Play Store руу ороод Apple-ийн гар утастай ах юм бол Apple Store руу ороод аппликейшн маань угаасаа үнэгүй гишүүний бүртгэл нь бүгд 100% монгол хэл дээр байгаа. Тэгэхээр бүх хүмүүс маань ашиглах боломжтой. Тэгээд дахиад явж явах хугацаа жилийн дараа алга болно гэсэн юм юмрч байхгүй. Жишээ нь та эсрэгээрээ гэрээний бие визтэй тэгээ Монгол явна штэ. Монгол явахдаа цалин минь ороод ирлээ. Тэнгүүд нь би шууд интернеттэй газар аппликейшн руу ороод Монгол руу одоо миний мөнгө Солонгосоос ороод ирэхтэй данс руу тэрийг шууд Монгол руугаа татах бүрэн боломжтой. Тэгэхээр интернет лах юм бол та ESP-тэй хамт байна л гэсэн үг. Тэгэхээр бас хүмүүс зөвхөн монголч гэлтгүү бас өөр орн руу бас мөнгө явуулж болно. Ялгаа бас хамтрагч те 18 орн руугаа. Тийм Ази 18 орн. Магадгүй бас та бүхэн маань сонирхож ивэл бас YouTube хаягаар ороод ингээд хайгаад үзэх юм бол бүх бас явуулах зааварчилгаанууд нь бас байсан. Би бас төрөө орж харсан л та. Тэгээд хамгийн надад бас нэг таалагдсан юм нь юу байсан бэ гэхээр ингээд мөнгө одоо жишээлбэл сая вон гэд бичих юм бол шууд тухайн өдрийнхөө ханшаараа ингээд шууд хөрвүүлээд гараад ирдэг нь бас надад аюу таалагдсан. Тэгээд бас өөр бусад орн руу ч гэсэн тухайн өдрийнхөө ханшаар бол.
Тийм манай яг нөгөө аппликейшны давуу тал яг гоё асуулаа. Аппликейшны давуу тал нь ерөөд аппликейшн татаж аваад эхний нүүр дээр манай одоо тухайн өдрийн ханш байдаг байхгүй юу? Өдөр өдөртөө шинжлэгддэг. Гэхдээ тэр нь болохоор тухайн орон буюу 18 орны хил дээр л байдаг. Тэгэхээр та одоо чинь би Вьетнам хүн байлаа гэж бодоход Вьетнамаараа ханшийн мэдээлэл тухайн өдөр болгонд аппликейшн руу ороод харж чана. Тэрнтэй адилхан Монгол хүмүүс маань ч гэсэн шууд аппликейшн руу ороод тухайн өдрийн ханшиг өдөр өдөрт нь хараад за өнөөдөр 2:20-тай байна да мөнгөн гуулаа шилжүүлээ да гэсэн үдээ шилжүүлчих болох байхгүй юу? Тийм бас давуу талтай байдаг шүү. За тэгэхээр ер нь бол бас хүмүүс одоо зөвхөн энэ аппликейшн юм байна гэж бодож иж магадгүй. Тэгэхээр бас танах чинь бас офистэй тий. Тийм офисын талаар бас яг хэр удаан явагдаж байгаа үйл ажиллагааны талаар бас яриа. За офисын байгалийн явдах юм бол одоо 2 дугаар шугам буюу тий Чамшил явгаас одоо Сөүл дэв буюу явгийн 5 дугаар гарцаар гараад одоо чигээрээ 200 м явхад одоо Hyundai машины тий нэг давхартай Hyundai машины дэлгүүртэй тэр офисын барилгын 7 давхарт 8 давхарт манай офис байрлаж байгаа. Магадгүй асуух тий очиод манай ажилтай танилцсан. Айгуу чөлөөтэй шүү дээ явуулаад тандаа талбар нээлттэй байгаа шүү гэж хэлмээр. Магадгүй за аппликейшн ашиглажлаа. Магадгүй офис дээр очих бас ямарваа нэгэн шаардлага гарч магадгүй гэд бас хүмүүс бодож иж магадгүй. Одоо жишээлбэл бас түрүү бас ярианд донд би сонсчихсан оюутнуудаа бас хандсан чиглэсэн үйл ажиллагааг одоо л төлөвлөж байгаа гэж сонссон. Тэгэхээр бас дараачийн төлөвлөгөөнүүд юу байна вэ? За үйл ажиллагаагаа ингээд нээжлээ. Одоо мөнгө явуулах боломжтой болчлоо. Үүний дараачийн төлөвлөгөөнүүд нь бас юу байна вэ? За энэ болохоор бас залруулаад хэлчихье. Манайд ерөнхийдөө энэ аппликейшн угаасаа монгол хэл дээр байгаа учраас та гэртээ жисэн ажил дээрээ хичээл дээрээсэн ч өөрөө бие дагаа гишүүний бүртгэлээ хийж байна. Заавал нөгөө байгууллага очоод танд ажил чирэгдэл олоод ах шаардлагагүй. Үнэхээр та чадахгүй байна гэсэн үедээ ирж олно. Ирээд бид нартай нэг өдөртөө хамт ингээ мэдээлэлтэй танилцаад манай компанитай танилцаад явах байхгүй юу? Тэгээд шинэ төлөвлөгөө гэхлээр ерөнхийдөө оюутнуудаа зориулаад манайх 12 сараас үндэсний хөрөнгө оруулалтын банктайгаа хамтраад оюутнуудаа хамгийн бага шимтгэлтэйгээр мөнгөн гуйлгыг Монголоос наашаа татдаг болно. Тэгээ энийг татсанаар ямар ашигтай вэ гэхлээр мэдээж оюутнууд маань визээ сонгуулна те. Визээ сонгуулахын тулд чимяасаа буюу тодорхойлох хугацаа манайхаар дамжуулж авчаад иммиграшны газар очиод визээ сонгуулахад нь айгүй төхөн болно гэсэн үг. Яагаад тэр нөө визний газар чинь иммиграшны газар чинь заавал гадаад гуйлга гэдэг штэ. Тэгэхээр тийм болохоор албан ёсны ийм засгийн газрын жишээлбэл албан ёсны газар гадаад гуйлгаа ингээ хийлгээд очих гэхээр мэдээж визнес эрэг тийм бас юу болж магадгүй л гэж бодож байна л да. Үр дүн гарна гэж бодож байна гэх. Тэгэхээр бас нэлээд айгуу том ажлыг бол төлөвлөжсөн байгаа юм байна. Тийм. Тэгээ бас танаа APS одоо ер нь яг хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна вэ? Одоо зөвхөн бүх үйл ажиллагаануудаа интернетээр явуулж байна уу? За манайх болохоор нэмэлт ерөнхийдөө компани маань 40 гаруй гишүүнтэй. Тэгээд 40 гаруйтай гишүүнээс гадна Монгол талын 3 ажилчинтай. Тэгээд ерөнхийдөө яа 3 вэ гэхэлэр мэдээж бид нар хүмүүстэй хүрч ажиллахын тулд ингэдэг байгаа. Тэгэхээр манай бас цагийн хуваар нь өглөө 9-өөс орой 6 хүртэл байдаг байхгүй юу. Тэгэхээр 6-аас хүртэл дээрээс нь 1 цагаас орой 9:30 хүртэл байдаг. Тэгэхээр өглөө орой ээлжээр те монголчуудаа ерөнхийдөө хүрч ажилладаг. За мөн үйл ажиллагааны явдах юм бол заавал интернет дээр ч юм уу фэйсбүүкээр бид ингэж мэдээлэл өгдөг. Бас дээрээс нь Солонгос улсад айлч муужаас одоо 20-с дээш хүний тий хандлах хүсэл биднэрт ирэх юм бол бид нар одоо багаараа тэнд очиж аппликейшн хадлаа мэдээллийг өгч бүртгэлээ бас явуулдаг байгаа. Өнгөрсөн удаа бид бас Гонжо хот руу явж 2 хоног тэнд бас монголчуудаа хамт ажилласан байгаа. Тийм Гонжотын монголчуудаас маш их баярлалаа гэж хэлмээр бас халуун заяагчтай баярлалаа. Халуун хүлээж авчаас. Тийм тэгээд нэмэлтээр бас хэлж болох уу? За та нөгөө нэг хамгийн ойрхон байгаа төлөвлөгөөнөөс бас хүмүүстэй. Ойрын үед гэх юм бол одоо 9 сарын 11 нэг одоо маргааш нөгөө 9 сарын 14-ний өдөр 5 дахь өдөр Сууны паранд очиж бид нар бас гишүүнчлэл бүртгэлээ явуулахаар одоо манай Монгол ажилчид явахаар төлөвлөсөн байгаа. Хоолны тийм тэрний дараагаар Чусокоор бас нөгөө монголчуудаа бүгдээ амардаг учраас тэр амралтын цаг замд нь тааруулаа 9 сарын 22, 9 сарын 23 гэсэн 2 өдөр манайх Монгол таваны 805 тоотод мөн ачаасан яваг дээр байдаг их Монгол хоолны газар мөн бид нар одоо
баг багаараа очоод гишүүний бүртгэлтэй гээд бас гарын бэлэгтэй, урамшуулттай, давхар бэлэгтэй бас очноо. Тэгээ та бүхэн 9 сарын 22-23-нд Монгол 5 ачаасанд байгаа их Монгол шигтаандас хүрэлцээрээ гэж урьж байна. Мөн бас сүүнд байгаа монголчуудаа мэдээж бас тий тэ 9 сарын 14-нд юм байна те. Хэдэн цагаас яг юм болоо? Цаг тасан байгаа л. Ерөнхийдөө цаг нь 12 гэхэд 11-ээс хойш ерөнхийдөө байж байна. Тэгээд 22-23-нд явах юм бол өдөр 12-аас орой 9:30 хүртэл ерөнхийдөө үйл ажиллагаа маань явагдана. Тэгэхээр бүх нийтийн амралтын үеч бас монголчууд маань тий Солонгосын одоо өнцөг болон бүрээс Монгол 5-ыг зорж ирдэг хүмүүс байгаа. Мөн амралтын үеийг таарж байгаа учраас ачаасаа явдаа ойрхон байдаг монголчууд маань их Монгол зоогийн газар ирээд бүртгэлээ хийлгээд бяцхан гарын бэлгийг аваад хамтарч ажиллавал маш их татах болно гэж хэлмээрээ. За 1 саяас дээш мөнгө шилжүүлэх бол хэдэн төгрөгийн шимтгэл авах вэ гэд энэ болохоор 5,000 вон байгаа. Та 1 саяас нь ч 5,000 вон, 3 саяас нь ч 5,000 вон. Одоо яг нэмээд бас хэлж юм. Манайх мэдээж Монгол үндэсний хөрөнгө оруулалтын банктай хамтарч ажилладаг учраас Монгол банкны цагийн хуваарийн дагуу мөнгө шилжүүлгээ хийн. Энэ болохоор 10-аас 6 цагийн хооронд та мөнгөн гуулаа шилжүүлнэ гэсэн үг. Жишээ нь та манайд болохоор 50,000 вон-оос 450,000 вон шилжүүлж байгаа тохиолдолд 30-аас 1 цагийн хооронд Монгол руу ордог байгаа. 450-аас 3 сая вон шилжүүлэх гэж байгаа тохиолдолд 2-оос 3 цагийн хооронд Монгол руу ордог байгаа. Тэгэхээр монголчуудаа хандаж хэлэхэд цагаа маш сайн тооцоолоо мөнгөн гуулаа шилжүүлээрэ. Дээрээс нь хүлээн авагчийн холбоотой мэдээлэлээр хүлээн авагчийнхаа овог нэр даасны дураа маш сайн нэгтлээ шилжүүлээрэ гэж хэлээ. Тэгэхгүй бол нөгөө алдаатай гүйлгээ хүмүүс ихдэг ихсэг тоогоор алдаатай гуйлга аягүй их байгаа хгүй юу. Тэгэхээр буцаа олголтыг буцаа танд хийгдэн л те. Хийгдэн ч гэсэн бас таны цаг завыг бас алдахгүй гэж санаа зовсон үднээс маш сайн хянамга шалгаад хийгээрэй гэж бас хэрэглэгчдээс хүсэж байна. Ер нь яг алдаатай гуйлга хийлээ гэж бодоход яг хэр удажиж мөнгө нь буцаж тоонд орчдөг юм байна. Тэгээ энэ ерөнхийдөө 2-7 хоног байгаа. Гэхдээ 2-7 хоногоос ерөнхийдөө 1-7 хоног дотор 1-2 өдөр ч юм уу ерөнхийдөө 7 хоног дотор багтаад орчдөг байгаа. Гэхдээ сүүлийн дандаа 1 хоноод ерөнхийдөө орж байгаа. Тийм. За хүмүүс ер нь сэтгэгдэл хэр байсан бэ? Одоо ер нь та нарт бас нийлээ сэтгэгдэл ирж байгаа байлгүй дээ. Тэгээд бас ийш тийшээ маш их одоо томилтоор явж ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхэд ер нь хүмүүсийн хандлага хэр байв? Хүмүүс аюу дуртай байгаа шүү дээ. Өө ийм гоё амар юм байд юм уу? Тэгээд дээрэс нь ханш нь яагаад ийм амар өндөр байдیں۔ Ханш танах аюу өндөр штэ. Тэгээд зүгээр өнөөдөр ерөнхийдөө ханш байлаа гэхэд 2.17 тагаа өнөөдөр ханш. Тэгэхээр 2.17 байсан ч гэсэн өндөр байна. Манайх бүр 2.20 хүрдэг. Заримдаа 2.24 хүрдэг байхгүй. Тэгэхээр монголчууд маш шилжүүлэхтэй Монгол мөнгөөр 100,000, 200,000 төгрөгийн зөрөө гарлаа. Ямар гоё юм бэ гэж хэлдэг хүмүүс их байдаг. Тэгээд бас урмаар дэмждэг нийт хэрэглэгчтэй бас NIP-тэй хамт идэг хүмүүстэй бас баярлаа. Одоо ханшаа гэх юм бол бас нэг жилээр хаан Монголын одоо хаан банк, хөдөлгөөний банк гэх мэт арилжааны банкуудын ханшнаас хамаагүй боломж өндөр ханшаар хийгддэг байгаа шүү. Тэгээд маш засгийн газрын зөвшөөрөлтэй аль биесээр хийж байгаа ажил учраас тогтоосон ханшийн дагуу гэрээ контрактын дагуу бид нар дундчлаад ханш маань хамаагүй боломжийн аль биесээр өндөр ханштай байдгийг шүү гэдэг дахин хэлмээр байна. Энэ ханш маань болохоор түрүү Монгол банкнаас гаргаж байгаа ханш мөн үү? Тийм ерөөдөө Монгол банкнаас гаргана. Гэхдээ Монгол банкнаас гаргаад банкуд бүх ханшаа авдаг байхгүй юу? Энийг санал болгож байгаа ерөөдөө үндэсний хөрөнгө оруулалтын банк. Тэгээ манай компанитай хамтраад анхнаасаа гэрээ ихтэй ингээ монголчуудаа хамгийн өндөр ханшийг санал болгоо шүү гэсэн гэрээ хэлцээрийн дагуу хийгдсэн. Тэгэхээр ерөөдөө Солонгостой хамгийн өндөр ханш гэж ойлгож байна. Тэгээ ханш өндөр ахаас гадна аюулгүй мэдээж мөнгөн гуулаа шилжүүлэхдээ одоо орох болоо яах вэ гэж санаа зовнил авахгүй аюулгүй дансны гүйлгээний утга бүх юм өөрөө хянаа явах боломжтой. Тийм давуу талтай. Тэгээ бүх юм монгол хэл дээр учраас маш амархан. Тэгээ чадахгүй ангууд бид гурван ажилтнараа залгаад тусламжийг бас авах боломжтой. Мөн бас YouTube дээр байсан. Тийм бас манай заавар байгаа хэрхэн бүртгүүлэх вэ гэхээр YouTube байсан. Тийм Facebook дээрээс байгаа тийм. Мөн бас Facebook хаяга пэйж ерөөдөө пэйж групп гэсэн хоёр байгаа. NIP Mongolia, NIP Remittance групп тэгээд пэйж нь болохоор NIP Mongolia бас NIP жил гэсэн ерөөдөө групп пэйжүүд байгаа. YouTube дээр болохоор манай бүх бас
мэдээлэл аваа дээрээс нь гишүүний бүртгэл хэрхэн яаж хийх вэ гэж байгаа. Олон улс дээр болохоор ENIPE Global, ENIPE гэхэд ерөнхийдөө олон улсын хэл дээр бүх юм гараад ирнэ. Тийм. Тэгэхээр маш гоё үйлчлэгийг явуулж байгаа хоёр хүмүүстээ бас баяр хүргэе. Тэгээд бас энэ үйл ажиллагаанд нь бас өндрөөс өндөр амжилтыг хүсье. Тэгээд манай бас нэвтрүүлгийн цаг маань бас нэлээд явсан байна. Тэгээд та бүхэн бас асуух зүйл байвал коммент хэсгээр асууж болно шүү. Мөн бас бүртгүүлэхийг хүссэн яг одоо мөнгөн хувилгын талаар бас асуухыг хүссэн хүмүүс маань байвал коммент хэсгээр бас сэтгэлээ үлдээхийг хүсье. Тэгээд энэ ташрын дахиад Чусогийн үеэр болон одоо 9 сарын 14 өдөр тий үйл ажиллагаа маань явагдах байршил хаягыг хойлоо дахин байгаа тий. 9 сарын 22-23-ны өдрүүдэд бол тий Монгол 5-ны 805 тооцоод бид бас гишүүнийхээ бүртгэлээ хийж тий бид бүхэн та бүхэндээ бицэн гарын дэлхий өгөх болно. Мөн ачаасан яг тий 5 дахь шугам ачаасан явгийн яг дээр байрладаг их Монгол зоогийн газар мөн 12 цагаас орой 9 цаг 30 минут хүртэл бид бүртгэлээ хийж мөн бицэн гарын бэлгээ өгч та бүхэндээ аппликейшн хаталаараа мэдээллийг өгөх болон та бүхэн хүрэлцэн ирээд гэж урьмаар байна. Хүмүүс Сванд болох нь 9 сарын 14-нд хараанд болох юм. Энэ 5 өдөр. Энэ 5 өдөр. Тийм хараанд очиод монголчуудаа бас гишүүний бүртгэлээ хийж өгнө. Тэгэхээр бас Сванд байгаа нийт монголчууд хамт хүмүүстэй бүртгэлээ хийх гэж ирсэн хүмүүстэй хэлэхэд өөрийнхөө нэр дээр байдаг тунжаан те дасны дэвтрээ гадаад паспорт эсвэл одоо цэнхэр өмнөх үе те өвгөн тэнрүүч ингээ авчираад та аппликейшнаа татаж аваад бид бүхэн танд одоо яаж өөрчлөх талаар мэдээлэл нөгөөд доор бүртгэлээ хийгээд явчихнаа. Тэгэхээр ямар ч нэг номерт дасныхаа дэвтрээ мартваа гэж хэлсэн. Тийм дасны дэвтрээ мартваа. За тэгэхээр юу дахиад хэлгээд вэгүүгийн төндрөгжийн буюу үнэмлэх гадаад иргэний үнэмлэх тэгээд гадаад паспорт зэрэлдэг хүмүүс ахын бол гадаад паспорт эсвэл бас дасны дугаараа дасны одоо дэвтрээ авчирч дэвтэр байхгүй бол зүгээр дасны дугаараа бас мэдэж болно. Мэдсэн байхад бас олон. Тэгээд мэдээж бас утасны дугаараа бүгд мэдж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө ийм гурван юм байхад бүртгүүлчихсэн. Нилээ хамгийн чухал зүйлүүдийн нэг нь байна тийм. За тэгээд гадаад паспорт вэгүүн тэнрүүчэн хоёроо хуулийн биш аль нэг нь авчирхад бас болно шүү. Ямар нэгэн байдлаар манай амар юм асууж байна. жалааны үнэлгээ тийм жалааны үнэлгээс яаж олж. Тэгэхээр тэр нь за сонголтоор манайх тийм сонголтонд байгаа гэсэн. Тэгэхээр та өөрт байгаа аль нэг бичиг баримтаа авчираад бас бүртгүүлэхэд боломжтой байна. Ижамбууд хэлээрээ Ижамбуу бас явах төлөвлөгөө байгаа болов уу? Ижамбууд сая сүүл наадам дээр очсон шиг санагдаад байна. Тийм. За очно. Наадам дээр очсон. Тийм. Тэгэхээр бас мэдээж бас бүртгүүлэх сонирхолтой хүмүүс маш нэлээд их байгаа бол та тэгэхээр бас солонгосыг бас нэг бүтэн тойрцоод бас үйл ажиллагаа дараагийн одоо бас Мөхбөө рүү бас санал ирсэн байгаа. Бид Чусогийн өнгөрөөгд Мөхбөө бас явах төлөвлөгөө гарсан байгаа. Тэгээд эхний ээлжинд ямар ч байсан Чусогийн яг энэ баярын үеэр Сөүлд байгаа монголчууд маань бидний ажлыг дэмжээд тий өөрт хэрэгтэй аппликейшнаа татаж аваад авахын тулд одоо Монгол 5 болон ачаасанд байрлах их Монгол зоогийн газар хүрэлцээр ирээ гэж хэлмээр байна. Дараагийн удаад бол захуудаар бид бас явах болтойгоо. За тэгэхээр ер нь дараагийн төлөвлөгөөнд бол бас бүтэн солонгосын бүтэн тойрох багаар хэмжээний байгаа юм байна. Тийм байна. За тэгээ дараа чинь бас ажлын өндөр амжилтыг хүсэх юм уу? Энэ үйлчлэгийг бас би ч гэсэн бас саяхнаас мэдэж эхэлсэн. Бас энийг бас аягүй сайн ашигламаар санагдаж байна. Тэгээд дараа чинь үйл ажиллагаанд амжилт хүсье. Энэ бас Чусогийн үеэр бас ажлын өндөр амжилтыг хүсье. Тэгээд бас сүүлийн хэдэн хоббиг бас та бүхэн үлдээе. За тэгээд нэвтрүүлэгтээ уурж оруулсан та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд бүгдэнд нь ажлын амжилт хүсье. Тэгээд биднийг ингээ байн гурайлахаа ингээд урьж ерөнхийдөө уурдаг энэ компани захирлууд дээрээс нь шигдааны захирлагч нар те бүгдэнд нь маш их баярлалаа. Тэгээд бүгдээрээ хамтдаа хүчтэй авах юм бол болно гэж хэлээ тий. Тийм монголчууд ивтэй хатаа хүчтэй гэдэг шиг тий. Нэг маш их дэмжиж урам хайрлаж хамтарч ажиллаж байгаа Монгол зоогийн газрын тий захирал их ах нартаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээ манай цагийн хувийн хувьд бид нар өглөө 9 цагаас оройны 9 цаг 30 минут 21 цаг 31 минут хүртэл бид бүхэн та бүхэнд аппликейшны талаар мэдээлэл зөвлөгөө
өгч байгаа шүү. Та бүхэн төгшөөлгүй те ямар байдлаар асуух юм гарвал бидэнтэй холбогдоорой гэж хэлмээр байна. За холбогдох утас болон хаяг байна уу гэдгсэн байна. Танд холбогдох утас болон хаягийг комент хэсгээр танд мессежээр үлдээж өгье. Мессежээр үлдээж өг юм уу? Аха. За асуулт шууд хэлгөө. Тий. За утасны дугаар нь болохоор 010 5685 9495 010 5185 1417 010 45 43 46 21 гэсэн тус утаснууд руу залгаж мэдээлэл авч олно. Тэгээд Facebook хуудаснаас бас мэдээлэл авч олно шүү. Тэгээд нэмэлтээр бас та бүхэндээ коммент хэсэг дээр доор үлдээчи. Тэгэхээр бас хараагүй сонсоогүй хүмүүс ах юм бол бас тэмдэглээд аваарай. Тэгээд бүгдэнд нь лайв үзсэн бас монголчуудаа баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. 7 хоног бүрийн 5 гараг танд хүрдэг. Манай сүүлэсний тэмдэглэл маань өгөр өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.